За. Наавц. Сайн байна уу? Сайхан өвөлжиж байна уу? Сайхан. Сайхан үлдэж байна уу? Сайхан өвөлжиж байна. Юуны өмнө гүн мөр хөөрөлтөний маань урилгыг таата хүлээж авсанд маш их баярлалаа. Нийгүн талархаж байгаагаа илэрхийлье. За, зүгээр та нарт бас сайн сайхан ирүүл өргөё. Баярлалаа. Таныг бол Монголын ард түмэн сайхан дуучин, Монгол өв соёл, ёс заншил судалдаг, зохиолч, үндэсний бүхий улсын тайлбарлагч, Говь Алтай аймгийн Төгрөг сумын уугуул, суугуул заадаг гайхамшигтай ая дуугаараа ард түмнээ жаргаадаг ийм сайхан жаргалын эзэн гэдгийг мэднэ. Тэгээд ийм сайхан хүнтэй одоо хөөрөлдөх гэж байгаа нь миний хувьд нэр төрийн хэрэг байна. Юуны өмнө таны маань ертөнцийг судалсан одоо их баялаг, өргөн, цар хүрээтэй Монгол улсын иргэн хүн байна, аав хүн байна, эцэг хүн байна, хүний үр байна, найз байна, нөхөр байна, соён гэгэрүүлж байгаа хүн байна, зохиолч байна гэх мэтчлэн маш олон тийм баялаг хуудаснуудаас сүүлийн хуудас болох Заяа дүрм Монгол гэсэн сайхан нэртэй тайлан тоглолтоо хийсэн. Сүүлийнх нь хөрөлд өнөө соёлоо эхлүүл зүгээр болов уу гэж бодож байна. За. Тийм. Заяа дүүрэн Монгол гээд дуугаараа нэрлсэн. Ер нь яг бүхэл хурал бүтээж дуугаараа олцсон нэрлдэг. Тэгээд Заяа дүүрэн Монгол гээд Заяа дүүрэн энэ монголчууд нэг амны бэлгээс ачтын бэлгээ дууддаг. Тэгээд Заяа дүүрэн гэдэг нь их гоё. Шарвын сүрэнж байгаа шүлэг. Тийм одоо их сайхан шүлэг. Тэгээд энэ дууны аялгау цэвэр одоо ингэж хөнгөсөн их сайхан аялгуудад дуулсан. Тэгээд одоо энэ дуугаараа нэрлсэн тоглолт маань тоглолт хийгээд аялан тоглолт хийгээд хийж л яа. Сая жаахан явж байгаа завсралчлаа. Шинэ жилийн уур амьсгал ерөнхийдөө орчиж байгаа учраас завсарлаад шинэ жилийн дараа нь явах үзэсгүүл яадаг бол тэнгэр газар яах юм, тэнгэр ангаа яах юм байгаа. Тэгэл ямар ч байсан нэг хизээ нэг цагт өргөжлүүлнэ гэсэн бодолтой байгаа. 21 аймгийнхаа хэдэн аймгаар нь та явж амжив? За 3-4 аймгаар орсон юм уу? Тэгээ нэг хэдэн сумуудаар орсон. Тий. Зөв. Харилцаах тий. Мэдээж Монгол түмэнч одоо бүгдөө яруу найрагчид дотоод тэр нэг мөн чанар нь бол их аялгуулаг хүмүүс юм шиг байгаа. Таны маань тоглолтыг бүгдөө л одоо нийцгэлсэн алга ташлалтаар халуун дулаан сэтгэлээр огтж авч байгаа бах та. Гайхалтай. Гайхалтай. Би өөр тэр хүмүүсийн энергийг тэр л алга тасч байгаа, баясч байгаа. Тэр миний ярьж байгаа энэ тэрийг би өөрөө хөтлөөд ингээд дуу концертоо өөрөө хөтлөөд тэгээд Монгол ёс заншлаа яриад ингээд дагуулчихдаг байхгүй. Ингээд хүмүүс маш гоё гэж бодож энэ ойр хаж 99 ийм тоглолт үзэж байгааг юм байна. 99 үзэж байгаагүй ингээд яагаад гэвэл дуучдын тоглолч нэг нь зарлал хөтлөөл тэгэл нэг нь бусдын дуулаад ингээд явдаг. Тэгэл нэг тийм баахалдаг гэрсэн дуучдал дуулдаг. Таних шиг болохоор ингээд өөрийнх шиг болохоор нэх одоо ингээд сайхан яриа тий. Яриан тэгээд зүгээр лекц хийгээд тийм үргэлжилсэн байх яриа биш. Яг одоо дуутайгаа үйсэн, холбосон, орчин цагтайгаа ирээдүйд цаг, өнгөрсөн цаг ирээдүйд тэр Монгол зан заншил, Монгол хүний сэтгэлгээ энтэй холбоод тэгээд заримдаа жоохон хошин маягтай. Тэгээд заримдаа ингээд нэг жоохон ерөнхийдөө л тийм гоё одоо гэдэг хөтлөөд өстөл хөтлөнө гэдэг энэ байх та. Бид нар шууд хөтөлчлөө шүү дээ. Тэгээд зарим хүмүүс гармааргүй байна, суугаад баймаар байна тэргээр. Тэгээд байсан шүү. Та чи уулаасаа олон одоо цэнгүүнийг, үдиршлиг, найр хормыг хөтлөжсэн. Өөрийнхөө хөтлөх нь бус хүнийхээ хөтлөхөөс юугаараа өрмөс байдаг юм бол? Ер нь хөврөмцсөн юм байлаа. Зүгээр өөрөө концертыг хөтлөхөд чинь хүнийхийг хөтлөх бас нэг тийм яг хүнийхийг зарим хүн чинь магтах юм олддгүй хүн байдаг яг шулуухан хэлгээд. Би шулуухан хэлждэг хүн шүү уучлаарай. Зарим хүн хитрхи их одоо түүхтэй хитрхи их одоо олон сайхан давуу талтай хүмүүс байна. Тэгсэн мөртлөө тэрийг хэлэх тэг яаж хэлэх нь бас зарим хүмүүс чинь одоо их сонин хүмүүс байна шүү. Зарим хүмүүс жигтэйгэн сайхан хүмүүс мөртлөө сайхан авьяас бэлэгтэй чадaltaй хүмүүс мөртлөө тэрийг ярихад дургүй хүн байна. Зарим хүмүүс яриулах гад бүр шал өөр юм яриулах гад байна. Зарим хүмүүс их тийм их өөрөө тэр хүмүүсийн аран шин юг олон гэдэг ойлгомт их сонин. Тэгтэл яг өөрийнхийг хөтлөн гэдэг бол
их л би өөрийгөө хамгийн сайн мэдэх юм биш үү. Батминдын дефект нь юу вэ? Батминдын алдаа нь юу юм? Оноо нь юу юм? Ер нь батминд гэж хэм гэдгийг би л хамгийн сайн мэднэ шүү дээ. Тэгэхээр зэрэг ойрхон юм байлаа. Тийм байна тий. Таны манай амьдралын одоо нэлээд том хэсэг гэж хэлж болох байх гэж би өөрийнхөө хувьд бодож байна. Та эхлээд бол уран бүтээл төрөж байхдаа уран бүтээл гэдэг нэг тийм амт шимтэн дундал үлгийдүүлээд арт түмний хайр ивэлэнд багтаж явсан байх. Тэгэж нэлээд он цаг явж байгаад одоо та Монгол гэж нэлээд чанад ингэж чандын зүйлийг нааш нь гаргах гэж нэлээд их ирмэлзээд идэг. Энэ их гүн зүйл рүү та хэдэн оноос эхэлж орсон бэ? Орох шаардлага танд тэгж их тулгарсан уу? Энэ чи сэтгэлийн дуудлага намайг ч цаанаас өөр юм өдөрдөө шүү дээ. Би бол одоо өөрөө ингээл юу гэдэг нэг нэр хүнд олох гээд гэх юм уу, ямарваа нэгэн байдлаар нэг тийм хандлт авах гээд гэдэг юм тийм мэс байхгүй. Намаа цаанаас нь өдөрдөө шүү дээ. Ерөөсөө л ингээ одоо тэггээл намайг би өөр нэг тийм далд ертөнц тэр нь заримдаа буруу хийсэн өдөртөн заримдаа зөв хийсэн өдөртөн буруу заримдаа буруу байна, зөв байна. Гэхдээ энэ цаанаасаа нэг тийм юу байх шиг байна. Би бүгдийн чагнаж үзсэн чинь ерөнхийдөө бол надад хөлөөлүүлж би одоо ингэж их том юм ярьж байгаа. Зарим хүмүүс дургуул хөрөх байхдаа уучлаарай, өршөөж үзнэ үү. Яг тийм дургуул хөрвөл яг та намайг би тийм галзуу солиотой гонж бай гэж бодчихгүй одоо харвата зөндөл хүмүүс байгаа шүү дээ. Зүгээр ерөнхийдөө надад хөлөөлүүлж бас юм хэлүүлд юм байна гэж бодсон. Ерөнхийдөө бол нэг талдаа. Нөгөө талдаа гэх юм бол би яг үдэ бага хүүхэд наснаасаа нэлээ юмны наан цааныг ойлгосон. Өөрөө тийм зарим хүмүүсийн тийм юмыг нэг үнэн худлыг ялгацдаг, төвөггүй ялгадаг хүн байдаг. Худлаа одоо энэ худлаа юм баа гэдэг худлаа хүн байна гэдгийг одоо тэгсэн манай нийгэм ч өөрөө тийм хүн танихаа байцсан. Одоо тэр тийм л болчиход байгаа шүү дээ. Тэгэл нэг худлаа нэг бие нэг тийм хөөргөдөг. Яг хөөргөх юм болоог байж хаад энийг юм болоог бод инээдэг. Уралдах юм болоог бахт уралдаг. Тийм ээ. Магтах юм бивч багтах юм байхгүй нэг магтаад л хөөргөдөл байдаг. Үнэхээр магтмаар юмыг магтдаггүй. Үнэхээр сайхан юмыг сайхан гэж харж чадахгүй. Үнэхээр жигшмээр юмыг зүгээр штэ байж л байдаг штэ гэдээ манайхан тийм ийм байдалтай байх нь. Энд чи одоо хүмүүний мөн чанар таацахгүй юм байхгүй. Энийг би бүр баахаасаа бүр сургууль суугаагүй хүүхд байхаас л тийм байсан. Тэгээ хүүхдүүдтэй ер нь бол яг үннийг хэлэхэд би шулуухан өөрийгөө хэлэхэд би их өөр хэр өрхтэй хүнд байдаггүй зан чанартай хүн шүү дээ. Надад бол би их өвөрмөц зан чанартай хүн. Ер нь миний яг зүгээр ямар ч хүнд гим халгүй мөртлөө хэр өрхтэй хүнтэй ойлгол юу яадгүй. Намайг ойлгодгүй хэр өрхийн хүн намайг ойлгохгүй. Нэлээд юм болно. Ягаад тэгэхээр хүүхэд байхасаа л одоо нэлээд тийм зөрчил дунд өссөн их үедээ. Маш их зөрчилтэй амьдралын зөрчил төр өөрөө энэ амьдралын гэх юм уу тийм нийгмийн гэх юм уу зөрчлийг одоо үүсгэх нь гэх юм уу ямар ч л байсан би одоо энэ чулуу энд байх хэвээр энэ тоглоом энд байх хэвээр гэх юм уу энэ юм энд байх хэвээр гэдэг тийм зарчимж гэх юм уу нэг тиймэрхүү одоо жишээ нь усны хөрөө хүүхэд бол гар хөлөө авгаалаа нуурлуу шээлээ гэд нуурын зах руу шээж авахшаа хүүхдээ муудалцаал бөөм болоод зодон зохионд хурц хийсэн шүү дээ. Би одоо юугаа хийж ийсэн тэгээд хөөгч намайг байхгүй далд шээж л байгаа шүү дээ. Тэгээд нуурлуу шээлээ гэдэг чинь жоохон хүүхэд шүү дээ. Нэгдүгээр ингээл хүүхэд. Тэгэл одоо болгоны их рүү чи манай хөгчүүл битгий болгоны их рүү хэрэг уртаг оруулж болохгүй цагаатаа бетон асаа авч явахгүй гэдгийг их сургадаг байсныг. Тэр нь одоо багаас надад гүн бат шингэсэн. Тэрэндээ хитрхи их одоо өөр чи харагдаж байгаа танаас харагдаж байгаа юмд хитрхи хач холбогдлогоор тэрэндээ шатаад байдаг. Энэ нэг талдаа би бодсон чинь нэг талдаа давуу талтай тууштай юм шиг атлаа. Нөгөө талдаа өөрийгөө зовоож эдисэг шатаад юм байна. Тэгэд зарим хүмүүст их муу харагддаг юм байна. Галзуу юм шиг харагддаг юм байна. Тэг. Гэхдээ хүн болгон ягаад ч миний ертөнцийн амьдрах боломжгүй намайг ойлгох шаардлагагүй юм байна. Яг уулын шаардлагатай. Энэ бол хүмүүс би энийг
ийм би одоо заавал тийм байх албагүй гэж яриад байгаа. Энэ тийм биш л дээ. Одоо жишээ нь би одоо энэ нийгэмд заавал хүн болгонд таалагдах албагүй гэж би одоо зам голлож дах байтал дураараа аашлаад л тийм үү янз янзын ааш гаргаад байвал би таалагдах албагүй бол тэр шиг бодлоо байхгүй шүү дээ тийм ээ. Гэхдээ бас энэ бүх юм бас нэг тийм ухаалаг хязгаар гэж нэг юм байдаг юм л да. Ухаалаг хязгаарт л баригдах хэрэгтэй юм шиг байна. Харин тийм ээ. Та тэгэхээр хөдөө тэр тунмал оршихуйд өссөн зүйл далд ухамсар гэхүү одоо хүн бүхэн ярьдаг боллоо 6 дахь мэдрэхүй далд ухамсар сүнсгээл олон янзаар л шинжлэх ухаан бүхий зүйлээрээ тайлбарлаад байна. Тунмал оршихуйд дунд өсөж бий болсон цэвэр ариун шудраг гэсэн зүйлийг баримтлаж ирсэн эцэг их өвөг дээдсийн тэр нэг зайшгүй үнэн гэдэг зүйлэл таны дотор оршоод байна тийм ээ. Энэ надад маш гүн батсуус. Одоо миний эмээ өвөө, миний ээж за тэд нар бол надад маш том багш нар байсан. Өнөөдөр би ямар ч том дээд сургуулийн багшнаас илүү тэднийг маш том багш нар байжээ гэж бодож байна. Өөрөөр хэлбэл бид нар гэрийн ахын хүмүүжил, ахын соёлоос маш их боловсрсон хүн. Намайг одоо хин одоо энэ дөнгөтийн соодлого байдаг гэсэн миний номыг авч уншчихад чи их том сургуульд төгссөн юм байна гэдэг. Тэгээ би одоо гайхаад намайг одоо өгөөж байгаа юм байх ч бодоод би ямар юм төгсөхөв дээ. Ямар сургууль гэж их том сургууль байна гэдэг. Би сууйсэл төгссөн шүү дээ. Дулаач анги төгссөн гэсэн чи. Тэр яах вэ? Тэр чи яг төгсч болдог сургууль л да. Хэрвээ ахтайг нь төгсгөөрөө сургуульд сурсан байна. Их сайхан бичсэн байна. Тэгээд би их баярлж байна гэж хэлсэн. Тэр надад их сайхан урам өгсөн. Тэгээ би бодсон чинь одоо энэ Монгол ах уу энэ нүүдэлчдийн гүн ухаан Монгол сэтгэлгээ гэдэг чинь маш том сургууль юм байна. Өнөөдөр Монгол тийм сургууль алга байна шүү дээ. Ийм сургууль нэмэр байгаа байхгүй яг үнэхээр. Харин тийм ээ. Монгол юм мэддэг хөгшөд маань их цөөрөд байна тийм ээ. Хилдэг ярддаг үнэн зүйлийг хилдэг ярддаг хүмүүс маань бас их цөөрөд байна. Таны энэ зохиолуудын нэрсүүд ингээд өөрөө ирэхгүй хүний энэ 2 милмиг биш 3 дахь милмиг их татаад ах юм. Тунмал оршихуй 1 2 хайраар дүүрдэг тавилан тэнгэрийн нүд зохиолуудынхаа нэрийг та ер нь яг эхэлж өгчөөд зохиолоо ингэж төрөвж бичиж гинөө зарим нь ингээд зохиол төрөвж бичих байхдаа гарчиг юм уу тэр зүйлс орж ирдэг. Эдгээр энэ одоо философик гэж хэлж болох гарчгуудыг гүн агуулгыг та хаанаас ирж хайж юуны миний номуудыг авч уншсан уншиг байгаа юу? Тунмал оршихуйг л сонирхсан. Нөгөө хоёрыг нь бол яг байгаа сонирхог байгаа. Араагаар авч уншиж амжааг байгаа. Нэгийг. Тунмал оршихуй айдын нэгийг юу? Нэгийг хоёр нь илүү одоо тайлбарлах гэж үзсэн. Ер нь бол нэгийг яг ерөнхий бичсэн. Ерөнхий гэхээр яг зөвл ерөнхий гэсэн үг. Хоёрдугаар дэвтрийг нэр нь тайлбарласан. Дараачих нь одоо илүү л гарах байх. Энэ нь бол хүнийх дараачих илүү ямар ч хүний бүтээл дараачих илүү л болж таарч байгаа. Тэр хайраар дүүрдэг тавилан гэдэг ном бол миний анхны ном. Энэ бол хорвоо ертөнц чинь хайртай тогтдог. Амьдрал хайртай тогтдог гэж шадрын дулмаагаар шүлэг өсчээд тэргээр цэрэн чимэд гэдэг дуучин ая хийгээд маш сайхан дуу болсон. Монголчууд бид дуулах дуртай. Амьдрал энэ орчлон ертөнцийн жам хууль хайран дээр л тогтож байгаа юм. Хайр гэдэг нь ерөөсөө ертөнцийн энерги физик орчхоор бол ингээд тийм соронзон долгион энергийн долгионд тогтож байгаа. Тэгээ энэ хайраар дүүрдэг тавилан гэж аахгүй. Хүний тавилан заяа тавилан чинь хайранд л дүүрэн шүү дээ. Өөр юугаар дүүрэх? Мөнгөөр дүүрэх юм уу? Тийм ээ? Үгүй. Аливаа нэгэн эд хөрөнгөөр дүүрэх юм уу? Аливаа нэгэн эгоогоор дүүрэх юм уу? Аливаа нэгэн хоосон мөрөөдлөөр биш. Зүгээр л хайр. Хайр гэдэг чинь зүгээр нэг манайхан нэг би чамд хайртай гэж хайртай гэхээр л нэг тийм илж таалдаг, сүжирдэг, нялуурдаг нэг тийм тэрийг манайхан хайр гэж андуурдаг. Тэгсэн мэт тэр нь худлаа, дийлэнх нь хиймэл зүгээр одоо хэлбэр төдий. Тэгэхээр бид нар энэ хайр гэдгийг үйлдэлээр миний монголчууд чинь хайрыг зүгээр үйлдэлээр харуулж ирсэн. Нүднийхээ харцаар илгээж ирсэн. Хайрыг зүгээр л тэр хүн нөгөө нойлд нэг зөв хүний ухамсар зөв хүний үйлдэл нүднээс залт зүг байдаг гэдэг нэг нойлд нэг наацсан байдаг биш шиг монголчууд зүгээр хээр гадаа явж ирсэн дандаа л суралцж явдаг, хайрлж явдаг. Энэ байгаль ертөнц чинь тэр чигтээ хайр бидэнд дандаа биднийг хайрлж яадаг. Үлээж байгаа салхи нь үнсээч байгаа юм шиг
өршөөлт ээж юм гар илээч байгаа юм шиг гэж шүү дээ. Ийм сайхан яруу тансаг хэл, яруу тансаг хайр, мэдрэмж, тэр таталцал байгаль хүн байгалийн таталцал. Энэ чинь хайр. Тэр миний хайраар дүүрдэг тавилтанд 22 тооны өгүүлэг байгаа. Тэр тэн дээр бол ерөөсөө энэ тэнгэрийн нүдч тэр ерөөсөө Монгол хүний нэг ховорцсон нандин сэтгэлгээ байгаа. Хятад хүнд байхгүй, Америк хүнд байхгүй, Швед хүнд байхгүй. Одоо юу Америкт одоо ямар ч үндэстэнд байхгүй. Зүгээр зөвхөн Монгол хүнд байдаг. Энэ нь уран зохиол бол тухайн орны үндэстний нэг тийм онцлогийг харуулж явах хэрэгтэй байна. Илтгэж явах хэрэгтэй. Тэр гэж боддог би. Тэгээд одоо зүгээр уран зохиолыг одоо манайхан орчин үеижүүлж нэгээд уран зохиолд одоо өөр одоо юм шинэлэг агаар салхи оруулж ингэжлээд бүр баллаад хийж байгаа байхгүй юу. Орчуулагч гэсэн юм алгаагүй их модон хэлтэй орчуулж байна. Манай монголчууд нар ширэн дугаа, дашцрангуй, ахим гуай энэ төр юм бол жигтэйгэн орчуулж байсан ч тэр тэр одоо жишээ нь одоо тэр юу орчуулсан шүү дээ. Тэр хин орчуулсан байлаа шүү дээ. Оны алсан загсны үлгч дашцрангуй орчуулсан билүү, дамдын сүрэнгүй орчуулсан билүү. Дамдын сүрэнгүй орчуулсан. Яста гайхамшигтай орчуулсан. Хөрс талтан л хөвөө гэж байгаа нутгаа тэр зүгээр үнэхээр одоо үгээр зодож байгаа. Аялгаугаар тийм манайх бол ерөөсөн манай Монгол орн бол аялгауны орн. Тэгээ би энэ өгүүлгээд 22 тооны өгүүлэг хайраар дүүрдэг тавиланд байгаа 22 тооны өгүүлэг бол 22 хөгжим, утасны хөгжим одоо симфони явуулж ийн гэж хэлмээр санагддаг. Өөр ингэсэн агуул. Зүгээр л Монгол ахуй мөртлөөд тэнд тэр Монгол хүний зөрчил, Монгол хүний бахархал, бишрэл, тайвшрал, мавшрал байгаа. За тэнгэр ягаад нүдтэй гэдэг тэнгэрийн нүдийн тэнгэр ягаад нүдтэй юм ягаад гэдгийг л хаалгасан. Тэндээ тууж байгаа. Тэрийг одоо тэнгэр тэнд цаанаас нэг 10 орчим өгүүлэг эсэ энэ төр байгаа. Тэнд энэ хүн утга хүүхдтэй нэр өгөхөд нэлээд утга бодож өгдөг үстэй тийм үү? Эсвэл нэг сайн хүний нэр өгч юм байна. Сайн хүнийг бодож тэр нь гэсэн чинь яг тэр хүнтэй адилхан төстөөж байх шиг бүх хүн хүүдээ бүх хүний нэр өгөхөр хүнд бүх болж штэ. Тэр одоо ямар штэ юм бэ? Бас л нэг юм хэлээд байна штэ. Эрдэм номтой хүний нэр нутгийн нэг сайхан биширдэг хайрладаг олонний хайртай хүндэт хүнийхээ нэрийг өгчөж байгаа. Тэгсэн тэр хүүхэд нь бас л нэг тиймэрхүү хүн болж байгаа байхгүй. Тийм байна. Түгээмэл нилээд би. Гэхдээ хүн болгон биш. Тэгэхээр энэ нэр өгнөд чих утга учиртай. Тэгээд тэр тунамл оршихуй гэж байна. Тунаж үлдсэн оршихуй. Тунсан. Тунаг гэдэг чи одоо бөхөр бол 3-ын даваа 5-ын даваа нэг тунаж 2 хүн хин ч амлахгүйгээр хамгийн хүчтэй тундаг бол манай ертөнцийн оршихуй хамгийн хүчтэй хамгийн жин дарах нь одоо энд оршиж бидний оршихуй шүү дээ. Гайхалтай. Харин та их зоригтойгоор би дуулахаач дуулна, ярихаач ярина, хэлхээч хэлнэ. Монгол гэдэг соёлыг бол дэлхийгээр бүгдөө одоо бишрэн сонсох цаг нь ирсэн гэж та саяхан бичсэн байсан. Тий. Ерөөсөө тийм шүү дээ. Ерөөсөө хин одоо Австри хүн байхаа одоо Альберт Эйнштейн гэдэг хүн чинь Эйнштейн бол дэлхийн хүн төрөлхтөнд оюун ухаан бэлгэлсэн хүн үндэстэн бол монгол хүн гэсэн. Хегел Германы философч Гегел тэгж л дээ. Тий. Тийм бах. Эйнштейн хэлээг үлээ. Гегел хэлсэн мөлөө? Тий. Эйнштейн хэлсэн шиг санагдаад байна. За тийм үү. За тэгээд оюун санааны их хэмж, дэлхийн хүн төрөлхтөнд оюун санааны их хэмж гэж бас нэг их эрдэмтэд хэлсэн. Монгол хүн гэж. Яагаад монгол хүн гэсэн чинь монгол хүн энэ ертөнцийн оршихуйг бүхэлд нь таньчихсан байдаг. Тэр зүн бүлгэнд нь цуснд генэнд нь байдаг. Яваал ерөөсөө хүн хөгжөөд ирэхээр ерөөсөө тэр ураг ишгтэйгээ байгаль хийтэйгээ харьцаал тэгэл ерөөсөө ингээл байхаар зэрэг цэцэг жимстэйгээ харьцаал тэгш төрөн үлрэлтэйгээ харьцаал ингээл ирэхээр ертөнцийн оршихуй тэр зэгтээ бүрэлдэн тогтчихдаг. Тэр хүн зүуд сууд автоматар бий болдог. Тэгээ тэр хүн гадаадын одоо хаа нэгтэй улсын иргэн Монгол авчаад зүгээр тэр оршихуйд тэр хүүхдүүдэн дунд тавихад тэр хүүхдүүд юмруу унж өгчих хадруу унчихад өргөсөн татуулчихад ерөөсөө болдгоо хорхоо шавьсан татуулчих гад одоо яахын эсвэл малын хөл рүү орчих гад болдгоо байна л да. Тэгэхэд монгол хүүхд бүгдээр хамгаалт байж идэг. Барилдсан ч монгол хүүхд цаанаасаа нэг бүх барьж явал мушгиж явах шиг тонгорын авч явах шиг тонгорч явах шиг. Тэгэхэд одоо ертөнцийн тэр мэдрэгүү гэж монгол орн ч өөр юм энерги орн байхгүй.
энерги орно. Гадаадын энэ Европод одоо гадаад орноос ирж бөөлцөж ирсэн. Европочоос бөөлт юм шүү дээ. Гадаадууд тэд нар чинь тэр онгод нь гадаадд орж ирэхгүй манай Монголд ирж онгод нь орж шүү дээ. Тэгэхээр юу гэж юм гэхээр тэр энэ онгод тэнгэрийг дууддаг энэ ертөнцийн оршихын энэ зүй тогтолцооны том цэг нь соронз нь манад байна гэсэн үг шүү дээ. Энийг усны хагалбар ертөнцийн цэвэр усны их болгоно Монголч манайд байгаа да тийм ээ 9 мөрний их сав орон зай. Тэгэхээр одоо үнэхээр гайхалтай. Та тэгээд Говьалтай аймгийн Төгрөг сумын тэр одоо таны хэлж байгаагаар тунмал оршихуй бүрэн бүрдсэн тэр сайхан зүйлээс гараад дуучин гэдэг энэ эрхэм нанд нь зүгээр нэг ийм хоолойноос биш дотроос ихшиглэх энэ их шиг авайны эзэн болё гэдэг мэрэгжлийг та хэрхэн сонгов? Ижи аав нь чиглүүлв үү? Эсвэл өөрийнхөө хүсэл мөрөөдлөөр жигүүрлэв үү? Би ч уусаал дуучин хүн шүү дээ. Багаасаа их жоохон багасаа дуулсан байлээ. Одоо урлагт урлагийн тайзан дээр гарах ч одоо саяхан л да нэг 30 орчим жил 20 гэдэн жил байна л да. За би бол хүүхэд байхасаа дуулдаг хүүхэд байлаа. Тэгээд их багаасаа. Тэгэл хүмүүс манайхаар найрладаг. Тэр найрлж байгаа хүмүүсийг их сонсох дуртай. За тэгэл одоо хоньны хажууд хонь малаа хөшөрөхгүй болохоор байдгаа чарлаад уйлдаг. Тэгэл тогтохоор нь дуулаад ондог. Хангид л дуулдаг. Би Батманд яасх дуулдаг хүүхдүүд байна. Манай нутгийн тэгдэг гэсэн. Тэгээс л багын дуулах хүүхд. Тэгээ ер нь манай ээж наддаг зүүн савнтай. Миний хөө дуучин болох юм ярьдаг. Би юу дуучин болох ээж би одоо хончин л хүн шүү дээ. Уучлаа би энгийн байдалтай бол зүгээр үү? Зүгээр. Сайн аваад. Зүгээр. Тэгээ одоо ээж мэддэг юм байл. Миний хөө тайзан яван дээр том дуучин болно гэдэг. Код яаж. Тэгэл өөсөө тэгэл ирнэ л тийм. Тэгэл их хүний амны бэлэг гэж байна. Тэгэл би өөрийгөө хүүхэд байхдаа дуулдаг, концертанд ордог. Баган гэдэг ангитал дуулж байсан, дунд ангид дуулж байсан. Цэрэгт байхдаа дуулж байлаа. Тэгэл хөдөө байхдаа мал ах хажууд дуулахаас гадна найранд аман хүзүүнд найранд явдаг, найр ахалдаг, бөхөө тайлбарладаг, өөрөө бүх тайлбарлаж яах гэж одоо мөрөөддөг, дуулж яах гэж мөрөөддөг. Ер нь их багаас их мөрөөдөмтгөө хүүхэд. Би одоо жоохон хүүхэд байхдаа баахан шавгуур шулуун гэж шаваалгаар тавьчихал босгож газар руу зоочхал өмнө дуулдаг хүүхэд байсан шүү дээ. Тэр одоо нэг хүүхдэд хүнд цаанаас нэг тийм юу мөр төрдөм байлаа шүү дээ. Зүүн бэлгэн төрдөм байл. Энэ хорвоодоор бид нар зүүн бэлгэн шагнаж чадах юм бол их юм байгаа. Тэг нэг хоёр тэгвэл хүүхдийг тэр багд нэг үлгэр уншиж өгч хөгсчүүд хажуудыг сонин тэр нь ойлгохгүй заримдаа үнэн хотлон гэдэггүй тийм 90 улсын сонин сайхан юм ярих тэрийг чагнах тэг чин хүнийг их одоо хөгжүүлдэг юм байна. Хийс үр сэтгэлээс суулгадаг юм байна. Уран сэтгэм суулгадаг юм байна. Их одоо юмыг фантазлах, урнаар хүлээж авах. За тийм тэгээд нэгдүгээр хоёрдугаар их гинэн чимэр шиг би тэгсэн мөртлөө цайлган тэгсэн мөртлөө хашир айхтар одоо юм санаа юмыг их холоор харна. Энэ юмыг надад хүн би бол одоо хүмүүс надад намайг заримдаа их мэдхгүй боддог байх. Намайг их гиндүүлэх гэж үздэг байхгүй. Нэг хоёрдугаар энийг мангар хүн гэж боддог байхгүй. Тэнд миний инээд хүрдэг. Яг нэг боддог шүү дээ. Энийг жаахан мэдрэл муутай жаахан тэнэгдүү хүн байх, төв хүн байх гэж боддог. Тэгээд тэр надад инээд байдгийг. Яг хүний амьдрал чинь баян шүү дээ. Хүн болгон ухаантай байх албагүй. Хүн болгон надтай адилхан тэгшхэн надтай адилхан байх албагүй. Хүн болгоны ертөнц өөр, сав суулга өөр. Нэг уул гэхэд нэг уул байлаж бодоход уулын дөрвөн тал 8 завхс нь өөрийн салхины агаарын нарны эрчим нь өөрсдөө нар өнөөдөр урдаас одоо өглөө урдаас мандаж яхад уулын толгойд мандаж яхад бэлдээ юу нар мандах манта хөлдөрч яхсан одоо тийм хүүтэн байж яадаг. За тэгсэн чинь одоо оройдоо хойдолтой наран гарахад урдталтаа нэг өглөөний наран мандаж ясан газар чинь наргуу хөөсөлчихсэн байхад хойдолтой нартай
ингээ байж байгаа. Юм бүхэн ээлжтэй гэсэн үг шүү дээ. Ээлжтэй. Тэгээд тэр өв сургам болно. Тэгэхээр тэр дөрвөн нэг өндөр уулын дөрвөн тал 8 цаг хөстөнд байгаа тэр хүмүүсийн мал амьтдын хорхоо шавжны шуу шаасхан зан үйл тэр цаг минут улирал явтайгаа уялдаад өөр дуун өөр жишээлбэл одоо нэг сумын дөрвөн баг байлаа. Дөрвөн багийн хүмүүс 4 5 өөр анштай байж байгаа. Ерөнхий агуулгыг харах юм бол за тэгээд тэр нэг аймгийн бас өөр ингээд нэрнхийн нэг юм адилхан мөртөө цаагуур их нарийн тэр чинь нэг л нутаг ус шууны хүн өөрөө байгалийн бүтээгдэхүүн бас л энэ байгалийн бусад амьтантай адилхан учраас яг тэр хаана ямар цэцэг ургаж ямар мод ургадгийг тэрийг яаж иддэг тэр ямар агаараар амьсгалдгийг тэндээс л хүн тэжээгддэг хүн хөгждөг юм байна. Баялаг. Байгаль өөрөө бид нарыг бүтээсэн гайхамшигтай сав шим ертөнц юм да, тийм ээ. Тэгээ бид нар чинь тэднийг бүтээл тэгэхээр энэ хоёрын сүлжээний дундаас одоо ухаалаг өвөг дээдс бид нарыг бүтээжээ. Та ингээл дуугаад арт түмнийг цэнгүүлээд соён гэгэрүүлээд ингээд явж байхад таныг хамгийн их ойлгодог хүмүүс бол гэр бүл. За том зургаар нь арч үзэх юм бол голомт гэж байгаа. Гэр бүлд нь байгаа үр хүүхэд нь таны маань хэлж байгаа эдгээр зүйлсүүдийг яг та хүлээж авах юм уу? Эсвэл эсрэгцээд аава наадах чинь жоохон юм штэ бидний ойлгож байгаагаар энэ шүү дээ гэд шинжлэх ухааны баримт гаргаж ирээд тантай маргалдах одоо мэтгэлцэх тийм зүйлсүүд гарч ирэх юм уу? Айгу. Манайд бол тийм асуудал нэг бага. Ерөнхийдөө бол тэр дөрөвний саяны 5 тэрийн хил ярилцдаг шиг тэр уул одоо би говьлтай аймгийн Төвөрг сумын цагаан айрхан баг гэж байг би багийн цагаан айрхын нуруу. Тэгээд угалзын гол асхтын гол. Тийм үү. Тэр голуудад би өссөн хужиртын голд орж төрсөн. Тэр голын мал амьтан тэр бэлчээр усаа яаж зогсож хувааж идэх вэ? Анги өрөө. Тэрнтэй адилхан нэг гэр бүлд амьдарч байгаа хүмүүс чинь Батманд манай нөхөр нэг тийм хэлэх гэж байна. Би аав нэг иймэрхүү хэлэх гэж байна. Аав одоо толгонд хүрсэн байна. Аав одоо нэг ном бичих нь аав ууртай байна, сайхан аштай байна гэдгийг эднэрс нь зүгээр зүүн бэлгээр намайг миний нүдний харснаас цаашаа сууж байгаа байдлаас эднэрийн зүүн бэлгээр энэ хүн юм зүүн бэлэгтэй аливаа юм хүн байтхаа бусад амьтан зүүн бэлэгтэй. Тэгээд мэдэрч байгаа учраас учиргүй тэгээд маргалж мэдэх юм байхгүй. Зүгээр ер нь тэгээд эднэр алтны хажуудах хууль гэдэг шиг би өвөө эмээгээс их юм сурсан болвол өвөө эмээгийн сурсан юм би өнөөдөр монголчууд сурах гэж одоо их төвчгөн жийнэ тийм ээ. Зарим хүмүүс муу хэлэгдэ. Зарим хүмүүс муу хэлэгдээд л зарим хүмүүс сайн магтагдаад л миний хөөстө миний дөөстө сайхан л гэл ингээл. Тэгэхэд өнөөдөр миний хань манай өөр хүүхдүүд энэ төр бол ерөөсөө миний нөлөө миний одоо агаар салхинд нөлөөлж байгаа гэсэн. Нөлөөлж байгаа учраас эдгээр юм ярьж л таа. Миний хүүхдүүд энэ бол тийм адилхан шүү дээ. Ерөнхийдөө энэ тийм байх хэвээр. Одоо жишээ манай хүүхдүүд одоо ингээл гадаа явж байгаа тэр тэгдгүү ингэдгүү ер нь тэгэн шүү дээ. Одоо хүүхэд хамт явж байгаа хүн бол ханилгаатай Монголын тийм сайхан хүнлэг чанар гэж чимийг бас одоо байна. За одоо тэгтэл чинь та тэгж хэлдэг хүн байж яагаад та энэ дээр тэгчих вэ гэдэг асуултанд хариу юмд унаа. За тийм шүү дээ. Тэгээ энд манай ихнээс хүртэл тэгэн шүү дээ. Ингээд жишээ нь би яхахгүй нэг шүл саямар болох үе гадаа явж ядал чинь хаймар болчиход ингээд за шүл саячмаад яах вэ гэхээр тэгэл хайчдаг байхгүй болон тийм нэг хаа нэг л тэгэн шүү дээ. Болж өгөл хаяхгүй. Тэгэхэд одоо нөгөө нэг юм ярьдаг хүн чинь яатсан бэ? Нөгөө тийм ээ. Нөгөө нус зэрэг хамаагүй нийхгүй хаяхгүй энэ хотын соёлтой байх хэвээр нэг хөдөө бол өөр шүү дээ. Хөдөө хээр бол бид нар чинь өөрөө байгалийн бүтээгдэхүүн учраас хөдөө хээр бүр хээр явж харин ч хэдэр бид нар одоо хээр сайхан бие засахад тэр чинь байгальдаа шингэх ёстой. Тийм үү? Харин энэ их одоо жишээлбэл одоо идэж хамаагүй ярьж гинөө нойлын цаас мас хэрэглэх байдаг ч юм уу гэсэн бодол. Одоо манайчсан дээр байхад одоо
хошногоо чулуугаар харцдаг байлаа шүү дээ. Яг үнэн хэлгээд. Тэгээд тэрэнд байгаль да. Өнөөдөр нойлын цаас нойтон салбит гэдэг нь тэгээд хичнээн сууддаг юм байгаа. Тэгээд хийсч яваал тэр нэг айлын одоо дэлгэцтэй аасан доош наалдчих гал. За эсвэл одоо хийсч яваад нэг гол ус руу орчих гал. Худаг руу орчих хөлөө, гол руу орчих хөлөө. Тэгээд хийсч яваад хүний одоо толгой нүүрэнд наадчих гадаад нөгөө сааснууд чинь ийм завдалтай байхгүй. Тэгээд энэ байгаль чинь манай байгаль Монголын бид нар чинь өөрсдөө байгальтайгаа хамгийн шүтэн барилгатай улсууд чинь Монгол хүн. Харин тэрийг одоо нэг хэсэг жоохон мартчихсан. Одоо ер нь нийт даяараа овоо их сэхэрж энэ гэж харагдаад байдгийн. Хоёлаа ингээд ярихаар өөр болж байгаа. тий ингээд яагаад ч мэдгүй өөрөө ирэхгүй нэг бараан тал руу ингээд дийлэнхтэд ингээд хүмүүс одоо зүгээр найзуудтайгаа яриасуулсан чил Монгол руугаа санаа зовоод барааныг нь л ярьчих гад байх юм аа. Тэгэхээр хоёлаа та тэрүү хэлсэн үнэхээр сайхан зүйлийг хараад сайхан гэж хэлдэг. Үнэхээр магтмаар зүйлийг хараад магтмаар байдаг. Тэгвэл хоёлаа одоо Монголдо болж байгаа таны нүдээр үнэхээр сайхан бөгөөд магтмаар ивэг магтаач гэвэл та юуг онож магтмаар байна? За би олж харах юм бол хүн бас нийгмээс хүрээлэн боорсноос сайн юмыг олж харахгүй бол энэ тарих их бохирддаг байхгүй. Тарих зүрх их бохирддаг, сүнс их бохирддаг. Тэгээд сайн байгаа юу бол байгаа шүү дээ. Одоо жишээлх юм бол манай монголчууд ямар хавьяастай юм бэ? Ямар чадaltaй юм гэдэг нь нөгөө энэ байгальд нөгөө энэ энерги орнд төрж ирсэн. Гадагшаа яваал металл зүгэл бүх чүүдэн ч тэр оюухан, шатар, даам, ошир юу ах юм, компьютер энэ тоглоом. За тэгэл юу ах юм. Гэхдээ компьютер тоглоом чи манайхан бас чадахгүй байж болно шүү дээ. Тэгэл одоо сая манай монголч нэг хідэн охтуу дэвлээд ирсэн нэг тоглолоо шүү дээ. Гар бомб юу сагсан бомб гар бомб юу тий сагсан бомбгоор сагсан бомб гэдэг айлгчийн бүгчүүд нь яваа алгадагшаа яваал юм арлын Японы нас жаал одоо ингээл Японоос бүр сүүлдээр Японод уурын хүргээ ажиллаж төрүүлээд болох байгаа. Хаяад болохгүй. Тэгээ одоо гадагшаа яваа саамчуудаа дэлхийн бүхэл одоо оронд яваад манайхан энэ цөөхөн буура хүмүүн амттай орон гэхэд тэнд очиж чадахгүй оролцож чадахгүй. Тэгэхээр манайхан яаж чинь бид нар үнэхээр илүүрхдэг. Тэгвэл бид нарын нэг хоёр тэгвэл манайхан одоо тэр орчин үеийн залуучууд хүүхдүүд ялангуяа сүүлийн энэ 2000-ад оноос хойш хүүхдүүд 2010-ад оноос хойш бүр их илүү шүү. За ингээд өөр гэсэн нэг 10-аар өөр байт юм бай. 10-10-аар өөр байна. Нэг үе гэсэн үг. Нэг үеч 13 наслда. Тэгээд 2010-ад оноос хойш хүүхдүүд их өөр хүүхдүүд байна уу гэж би анзаарч байна. Их өөр хүүхдүүд байна уу да. Эдгээр зүг бурууг олж харна. Цаашид энэ нэг цаг үеийн дуудлага гэж байдаг л да. Цаг үеийн дуудлага нь тийм. За тэгээд орчин үед бидний өөрийн чинь асуултад жоохон би холдчих гээд байна яхаа. Бидний бас нэг магтмаар юм бол энэ монголчууд бид нар бас юмыг одоо ямар тэнэг хүн байсан уулна юмны нэг үнэн худлыг ялгацдаг, төвгүй ялгадаг байсан. Гэхдээ энэ нэг хүнийг харахад за энэ ч үнэхээр тэнэг хүн дээ гээд энэ ч юм ойлгохоргүй хүн байна да гээд тэгээд нэг өдөр хамт явж үзэхэд миний мэдэхгүй миний анзаараагүй юм тэр хүн ярьж идэг шүү. Миний анзаараагүй юм. Тэгэхэд заримдаа ичмэр чинь болдог. Миний одоо хийгээгүй юм тэр хүн хийцэн явж идэг. Чаддгүй юм чадцсан явж идэг. Тэгэхээр бид нар монголчууд үнэхээр чадвартай хүмүүс. Үнэхээр агуу хүмүүс байхгүй үнэлнэ. Би одоо зүгээр монголчуудыг ингээд хит дөвөл гэж худлаа гэж мамартж байгаа юм биш байхгүй юу. Монголчууд бид нар чинь гайхамшигтай улсууд. Бид нар гайхамшиг бүтээхэд бол одоо ихтэй бид нар Монголд сайжруу дахиад жоохон өөрчлөлт магадгүй. Одоо харин би нэг сая тэгээд бичсэн. Чигдэр бичсэн 5 онцсон уу.
Монголчууд намайг дагах юм бол одоо ингээд хүчийг авна. Одоо ерөөсөө одоо би л онцно. Одоо ерөөсөө би л одоо та нарыг чиглүүлнэ гэдэг. Энэ чинь ер нь би зориуд гэж үзэж байгаа. Зарим нь уурлал уурлаг. Орчин үед ч нэг жоохон тийм жижигхэн нэг тийм ер бусын аашараншин шодрож хүн бас нэг бардаж болно шүү дээ. Яагаад вэ? Гэхдээ би мэдчихэж байгаа юм чих. Би мэдэн чадна. Би үнэхээр одоо мэдчихэе. Ойлгож байна. Би яавал яах вэ гэдэг мэдчихэе. Энэ зэрэг. Тэгээд тэрийг манайхан одоо бидний тэр зүрх сэтгэлд байж болох, цуснд байж болох юм болгон бидэнд байгаа шүү. Гагцхүү энийг яаж утас татж байгаа юм шиг татах уу гэдгийг альнаас нэг эхлэх үү гэдгийг сонирн байгаад байгаа. Надад их амархан байгаад байгаа. Надад жоохон дэм хэрэгтэй байна. Тэгээ миний монголчууд бол үнэхээр их сайхан сэтгэлтэй хүмүүс. Нэг ирэх юм бол бидний нэг зөв удирдах юм бол хамгийн гол нь удирдах хэрэгтэй байдаг байхгүй юу? Нэг удирдах зөв удирдах чиглүүлчих юм бол бид нараас та юу ч бүтээж магадгүй болсууд гайхамшигтай. Баярлалаа. Харин тийм ээ. Өөрсдийнхөө бас нэг ген мэдээлэл цуснд бас нэг онцгой зүйл байдаг шүү. Бид нар чи үнэхээр л хөх мөх тэнгэрээс ирсэн заяасан таны хэлдгээр заяа дөрвөн монгол шүү гэдгээ бүр гүн ойлгосон тохиолдолд таны хэлдгээр эргэлтгүйгээр их сайхан байх юм шиг байгаа юм. Тэгэхээр ингээ ярихаар та бүхэн сайн сайхан зүйлийн тухай давлгаадаад сайн сайхан зүйлийн хажуугаар цаар юм бас байна. Та өнөөдрийнхөө тэр уриалга ихэд таалагдсан. Асар олон хүн мэддэг мөртлөө гарч чаддаггүй эдэний дээж сархад гэж нэрлсэн нэг гайхамшигтай ундааны тухай та уриалсан байна лээ. Тэгээд энэ уриалга их асар олон хүнд очиод уух гэж байгаа хүн цааш нь тавиад би уухаа болцсон штэ гэж хэлж чаддаг тийм олон ирчв би болоосой гэж бодсон да. Энэ эдэний дээж арх гэдэг боловч шимээ архийг хэлж байгаа эдэний дээж гэж. Манайхан монгол хүнд энэ монгол хүний эдээ биш байхгүй энэ цагаан арх чинь хамаагүй ууж болохгүй шүү дээ. Монгол хүн бид нар чинь энэ сүнс чинь энэ байгальтай холбоотой. Байгальд одоо хамаагүй цагаан арх арих юм бол лус савдаг, дошгирдог гимтэй. Тэгээ манайхан дураараа өргөж чинь дөө. Үнэндээ болохгүй. Тэгээд бид нар дураар энэ ер нь бид нар хамаагүй дураараа энэ их дураараа ашиглаж байна. Бидний хамгийн болохгүй байгаа юм дураараа ашиглаж байгаа юм байхгүй юу? Архийг зүгээр хинч бид нар ер нь яах гэж архиг байдаг. Архиуд бид нар архи юу хийсэн болж юу гийгүүлсэн болж бид нар архиг байдаг. Би яг хоо архи огт амсдаг хүн биш. Би өнөөдөр бичсэн шүү дээ. Бас дуртай хүн юм байлээ гэж. Тэгээд яагаад дуртай болсон шалтгаанаа би бас олдсон л доо. Олдсон. Тэгээд ер нь яах ёстой бэ гэж би бодсон. Тэгээд eerсэн чинь жоохон уухал юм бол би ингээд нөгөө биш маш их шархалцсан одоо ингээд маш их юмд эмзэглэж явдаг хүн чинь архи ухаараа улам бүр нөгөө нэг адын юм хөдлөд эхэлж байгаа. За тэгэл хачин би чинь хачин ч байгаа. Тэр нь хүний дургуй өргөхээр юм чинь тэр нь ихвчлэн үнний орто. Ер нь үнийн юм л хатуу байдаг шүү дээ. Тэгээд маш үнийн хатуу байдаг. Тэгээд үннийг биш шүү дээ. Архи ухаараа бүр баах юм би чинь. За тэгэл юу гэм байгаа. Энэ шагнал болох аваалаа би өөрсгөөс гаваад шагнал авахчгүй тэгээд зөрүүллээ. Яг уулан дээр чинь би бол бас огт авахгүй хүн л онсон нэг эгото бас өгчүүл авчих юм шиг байгаамаа. Тийм үү. Хүнээрээ. Гэхдээ гоож авахгүй байхгүй. Гооцөлдөө барайл энэ зарим хүмүүс харахаар үнэхээр өрөвдөлтөө тэрний хэлдээд гавьяат болох гэж дуулж байгаа юм шиг зүгээр ингээл хин нэгэнд хүн зүгээр л дуулах. Зүгээр л урдгаа хийгээл явж явах хэрэгтэй. Заавал тэгээд шаардлага байхгүй. Ер нь бол тэгээд бид нар энэ монголчууд одоо та архи ярьсан бол одоо бид нар хэлбэр их хөөж байна. Бидний энэ хамгийн айхтар юм хэлбэр их хөөх, хэлбэрдэх тэгээд бид нар их толгой хоосон байна. Хэлбэрдэж байна. Их атаархал их үүсэж байна. Тэгээд энэ энерги миний одоо хамгийн их хэлэх дуртай үг бол бид нар энэ энерги эрчс их доголдсон хүний гэр орны энэ үндэстэн улсын даасан аварсан тэнгэр нь энэ тун эргэлзээтэй савлгаатай болцоод байна. Бид нарын их олуулаа сайхан юм ярьж, олуулаа их зөв тийш эргэж, бурууд нүд хурц зөвд зөөлөн байж ээж юмны утга агуулгыг гүн гүнзгий мэдэрчээж бид нар
Бидний даасан тэнгэр аварч үйлс нь бүтэж өвчин завл цаг зуурын одоо цаг бус жам бус үхлээс их аврагдах юм байна. Ерөөсөө бидний энэ жам бус үхэл хагасал энэ бид нар энийг ч хайрх уусных ингэж хайрх уурлал ус авдгаа ташуусных ингэж хоорондоо зодолцсных биенийг хараасных биднэрт нь элэг нэгтэй монголч үз шүү дээ. Элэг нэгт гэдэг чинь бол энэ цаана том философи байгаа шүү. Энийг ярих юм бол их юм байгаа. Харин тийм ээ. Тэгээ таны уриалгыг харчаад жахлан ардын гавьяач үчигчин 4 улсын тэгээд ингэж олон түмэн дээр нөлөөлж болох эдгээр хүмүүс хэлэх юм бол зүгээр л нэг хүн гэртээ бодож сууснаас та бүхэн маань нөлөөлвөл асар олон гэр бүлд нөлөөлнө. Тэр нөлөөллийн эерэг үр дүн гэдэг чинь гэр бүл аз жаргалтай байхаар ирээдүйн маань сайхан амгалан тайван бий болох Оо гэдэг. тийм байх юм. Монголчууд одоо 35 жил архиулаа. Бүр гэр бас архиулсан. Тэгээд 1990-ад оны хүүхдүүд 90 хэдэн оны хүүхдүүд 2000-ад оны их үеийн хүүхдүүд бол яг үнэхээр шулуухан гэлэхэд их асуудалтай байгаа шүү дээ. Архины хүүхдүүд маш их байгаа. Тэгэд юм сурахгүй. Тэгэд манай энэ их архи уулгасан хүмүүс одоо энэ миний үеийнхэн надаас залуучууд ч байна, залуу хүмүүс ч байна. 30 гэдтэй, 40 гэдтэй, 50 гэдтэй, тэрнээс дээш одоо ямар сайхан эрүүл ухаантай залуучууд байсан, ах нар байсан, найзууд нөхдүүд байсан. Өнөөдөр ерөөсөө элемент зөв энгийн ойлгохгүй. Зүгээр ямар ч хүн ойлгохоор энгийн ойлгохгүй. Юм уншаад ойлгохгүй. Эс болцсон. Яаж энэ хэрэг энэ арх их уусах шүү дээ. Энэ арх их ухаар энэ хүний чинь баг тарих гэмтчихдэг байхгүй. Энэ тархины энэ юу судалснууд одоо юу чинь хатан гаршаад энэ зөөл хийдүүд нь байхгүй болж спирт чинь дандаа хүний биений шингэнийг байхгүй болгодог юм байхгүй. Тэгээд энэ тархинд нөлөөлчих чинь сүнсэнд нөлөөлчих. Сүнсэнд нөлөөлчих. Тэгээд мэлмид нөлөөлчих. Юм таних харахаа байж. Олон удаа тасрах юм бол ялангуяа олон удаа тасрах юм бол ой санамжгүй болно. Тасрах гэж одоо сатж уунах орчин үеийн хэл дээр ярьж шүү дээ. Сатж уунах юм бол. Тэгэхээр бид нар энийг би одоо архины тухай нэлээд сурал нийтлүүдийг бичиж бодож байгаа би. Харин та тэрийг хийвэл их хэрэгтэй. Яагаад гэвэл таныг олон мянган хүн дагдаг учраас тэгээд нөгөө яагаад гэд яг бие организмдээ болоо та түрүү хэлсэн сүнсэнд нөлөөлнө гэдэг чинь бол бүр асар том хохирол байх гэдэг байхгүй юу? Ой ёо. Хүний шийдэл гол амин сүнс гэж ярьдаг шүү дээ. Амин сүнс. Сүнсэнд нөлөөцөхөд тэр хүн чинь яаж юм? Унт чадахгүй шүү дээ. Архи удаа хүн шүн унт чаддгүй. Дап гэтэл дип дап гэтэл чочоод л солиороод л амар юм яриад л чөтгөр солимостой тогтолтод байгаа юм яагаад байгаа нэг юм яриад л маш эвгүй болдог. Тэгээд ер нь тэгээд энэ архи их зардаг газар архи уудаг гэдэг энэ бар ресторан караоке энтерээр явхад хүртэл хүний нэг тийм их нарийн өөрийгөө их нарийн шинжих юм бол тэнд караоке дуулж байгаа дээрээ унтахад шүн өглөө нь их сонин босч ирэн шүн сонин зүүдэлнэ. Тэнд чинь одоо тэр архи гэдэг эдэг шин дагсан ишин шидэм явж штэ. Тэр нь ч одоо ишин шидэм явж архи уусан хүн бол хүний болохгүй санахгүй хийж бүх юм ялангуяа одоо тэр эмэгтэй хүн архи унагдаг бол тэгээд эмэгтэй хүнийг ч одоо бид нар хамгийн сайхан хардаг байл чинь одоо тамиг татаж архи уух бол зүгээр эрдийн үзэгдэл болчихсон. Эн чинь тэгээд ирээдүйд энэ хойч үед ямар мах үлгэр болж байгаа. Тэгээд дээрээс нь одоо тэр эмэгтэйчүүдийн тэр гоо эмэгтэй хүний хүндлэл ингээд улам бүрд орж штэ. Эмэгтэй хүн одоо жишээ нь пизза гэдэг хэлж байгаа эмэгтэй хүнийг харахаар ямар сайхан бүсгүй байгаад ямар ч одоо гайхамшигтай оюун гэгээлэг хүн байгаад чадвартай хүн байгаад тэгэл нуурчдаг шүү дээ ингээл нураад авчиж байгаа. Тэгэл эмэгтэй хүний би их сайхан харах дуртай. Маш сайхнаар харах. Би өөрөө их сайхан ээжтэй. Ер нь их дэлхий өөр бид нар дэлхийн ертөнцийн гоо сайхан гэж юмны туйлын туйл байж та. ертөнцийн гоо сайхан бол энэ алга дэлхийн ертөнцийн нод дээрээс бидний нүдэн тагж гарч байгаа харагдах харагдах бүхэл юм мэдэрдэг зарим юм ингээд нүдээ хараагүй мөртлөө ингээд чихэр сонсоод мэдрээд ингээд дуралдаг шүү дээ. Тийм ээ. Гайхамшигтай. Та тэр их сайхан байгалийн хөг аялгаундууд бүрэн бүтэн 6 дахь мэдрэхүй 7 дахь мэдрэхүй за тэр чамдын мэдрэхүүнүүд өсөж одоо торноод нас бий гүйцсэн болохоор байгалийн гэж хэлэгдэж болж байгаа тэр одоо хичнээн мянган долгион байдгийн тэр бүрийг мэдэрдэг байх та гэсэн бодол тантай хөрөлдөхөд ингээд төрж яхин. Тэгэхээр дуучин гэдэг энэ гайхамшигтай алдар хүндийг аваад би нэрээ үнэн голоосоо одоо
процентээр ярих юм бол 100% дуучин болцсон юм бэ штэ гэдэг тэр агуу том мэдрэмжийг та хизээ авч ирсэн бэ? Нэг хүнд нэг тийм эрдүү төрдөгтэй би чи нэрээ энэ мэрэгжилтэй үнэхээр дуучин юм байна штэ гэж бодогдож мэдрэгдэжсэн тэр үеэ эргэн санавал. Ер нь хүн дасгал сургууль сайн хийх хэрэгтэй. Одоо бүх хүн спортынхан дасгал сургууль сайн хийж ямарваа нэгэн спорт амжилт гаргадаг. Одоо тоо боддог хүн физик одоо томьёо ямарваа нэгэн одоо гिचэл мөн их л давтсан хүн л амжилтанд хүрнэ шүү дээ, тийм үү? Тэрнтэй адилхан би ингээд орой болгон дуулаад ингээд аядан тоглолт хийгээ явахаар хоолоо сайхан тогтдог. Тэгээд нэг одоо ялангуяа аялын тоглолтын үед хоолоо их гоё болж илээ. Хөө ингээд сумын юм уу энэ аймгийн соёлын ордон аймгийн юунд театр чуулгуудад ингээд дуулж яталсан зэрэг би өөртөө итгэхгүй. Би ч одоо энэ би дуулаагүй энэ хөвд миний дууг тавьчихад байгаа юм шиг үстэй цаанаасаа. Ингээд микрофон дороо жоохон ингээд жоохон татаад юм уу үгээ жоохон чирээд юм уу ингээд үздэг байхгүй. Тэгээд нэг зарим хоолоо сайхан байх үе шүү дээ чинь. Тэгээд хоолоо сайхан байгаа сэтгэлгээ гоё байх. Үнэхээр бол шууд зэрэгтлийг ховцч болдог. Тэнд үдж байгаа хүн би яг тэр хүний зүрх рүү оруулна. Одоо эдний бүгднгийнх нь яг зүрх рүү аваад ингээд үсгийн бослол дуулъя да гэж ингэж бодогдоод тэнд яг мэдрээд тэр дууных утга агуулгыг мэдрээд яг ингээд өрнөхөд хүмүүс их сонирн болдог. Зарим хүн уйлдаг, зарим хүн суудлаа засдаг, зарим хүн тай болдог. Тэгээл тэр алга тарч байгаа тэр зүгээр нэг шоудаж алга тарчих олон янзтэй. Зарим хүмүүс алгаа ташии гараа дээшээ мэшээ гэж таш болдог. Зарим хүмүүс зүгээр ингээд учиргүй тэгээд тийм зүгээр нэг ташдаг, дэмжиж ташдаг. Зарим хүн зүгээр дэмжиж зарим батмент яг хөр хийстэ дэмжиж алга ташчих гэдэг. Яагахгүй тэр хүн баярыг таших хэвээр. Сая би бас нэг бахархсан өөрөөр хүмүүс юм уу өөрөөс бахархаас илүүтэй өв соёлоор бахарч байгаа юм л да. Миний энэ лекц дарах шатас. Би яриад дундуур нь яриад л дуулаад за ингэж ярьж яснаа л дундуур нь дуулдаг. За одоо би сая энэ Жамсын Бадраа гэдэг хүний нэг дууны үгийг хэлье. Одоо налал эрдэн зүрх налал эрдэн зүрхээ өгөхөд мэн уурамтай гэж байна шүү дээ. Налал эрдэн алтан тэрэлцэцэг. Налал эрдэн зүрх гэж юу гэж байгаа юм. Зүрх яхаар эрдэнэ гэж. За эрдэнэ байт юм байж хүний эд хэрэгтэй юм чинь. Налал гэж юу гэж байгаа ингээд. Налах гэж ярьж байгаа. Налах одоо манайхан одоо нөөс хэм бэлээ? Золбаяр. Золбаяр. Золбаяр гэдэг хүүхэн одоо уучлаарай би жишээ авч байгаа шүү. Эсвэл надад налаад байна гэж ярьдаг. Эсвэл юу гэдэг нь Золбаяр Батмент гэдэг ах надад налаад байна гэж юм уу. Эсвэл одоо Дорж гэдэг залуу надад налаад байна гэж ярьдаг байсан дээр үед. Нална гэж ярьдаг. Сэтгэлээ авдарна гэж байгаа шүү. Их олон манай монголчин үгийн нэг утгыг маш олон үгээр хэлдэг. Тэгсэн өнөөдөр бид нэр үхээд байна. Нураад байна гэдэг. Нурах гэдэг чинь одоо бас нурах гэдэг бол тийм сайхан утга биш шүү дээ. Үхэх гэдэг чинь бүр муухай үг шүү дээ. Надад үхээд байна гэсэн чинь үгс юм байдаг шүү дээ. Бид нар ингэж яриад байх юм бол тэгэл бидний үйл хэрэг нөгөө цаад үнсэн одоо энэ оюун санааных нь энэ хайцаг нь хазаагаад сэтгхүүн дагаж хазаагаад амны энэ салиа найрлаг энэ их балаа солиотой яриач нь сүүлдээ явж явсаар байгаад нөгөө та бүхэн ярьсан сүнсэнд нөлөөлөд хов зээн нөлөөлчихөж байгаа. Хов зээн нөлөөлж. Тэгээ бид нар хов зээг их сайхан зүг авч явах хэрэгтэй. Тэгээ энийг та өнөөдөр яриулдаг хүний их гоё яриулдаг хүн бай. Хүнийг одоо жишээ тоглолтыг гоё удирдах хөтэлдэг, найрыг гоё чиглүүлж удирдах хүн байдаг. Найр хөтлөг гэсэн чаргалж оруулах нь огт биш шүү дээ. Гэрийн найрыг, ресторан найрыг авч явна гэдэг чинь гоё байхгүй юу? Тэгэхэд одоо ах トゥ амраг садангаа удирдах авч явж байгаа овг ургийн дахлагч. За тэр сум сууринг удирдах байгаа хүн ороод үүрэг нийслэл одоо юу ах юм улс үндэснийг удирдна гэдэг бол энд эцэг хүний авахмсар эцэг хүний Монгол эр хүний том зангарах Монгол их хүний одоо сохогдсон бэхийн атга байх юм уу хэн байх юм тийм ээ тэр дээр их агуу хататын одоо орчин үеийн саяхны одоо юм тийм үү одуулгай шиг санамын одуулгай шиг ийм хүүхнүүд ийм бүсгүүшүүд олноос төрөөсөө уул нь төрөх ёстой төрөх юм. Эсвэл Монгол хүн бол яг усны ундрах шиг ухаантууд нь төрөх байхгүй гэхээр цөөхөн
а мөсөн уулын орой шиг их цөөхөн тэг гялааж байгаа хэсэг нь л байгаа шүү дээ. Доошоохон сав энэ босн нь бол нөгөө гар мас гэж тэдэн төсч өгдөг. Тэрийг дээш нь гаргаж өгдөг. Их цөөхөн байдаг. Энэ тэр цөөхөн нь яадаг юм хэрэг цаг үеийн дуудлага гэж цаг үе чинь нэг хуудас номын хуудас дэвтрийн хуудас шиг тэр хуудасны дээр гарчиг нь заавал тавигддаг. Тэр гарчиг нь бол заавал тэр цаанаасаа байгалийнхаа жам ёсоор малд одоо гөрөөсөнд цэгцгэж тэр гөрөөс янгирын сүрэгт байргалын зээрийн сүрэгт байдаг тэр сүргийн эзэн шовуудын одоо төрөнд магнад нь явдаг хааш наваачуд аюул осол багтаа хааш наваачуд ид ичжээд багтаа байх уу гэдэг тэр байгаль өөрөө бүтээдэг учраас байгалийн бүтээл бид нар байгалийн бүтээл тийм учраас тэр удирдагч нь төрдөг. Энэ үед бид нар удирдагч байна уу бол байгаа. Яг албан ёсоор Монгол улсын ерөнхийлөгч Монгол улсын ерөнхий сайд болоогүй ч гэсэн энэ улсын яамыг удирдаад байдаг нэг аймгийг нэг сумыг нэг ах トゥ усыг зүгээр 90 бусаар зүгээр л тийм ганц хоёрхан үгээр тэгэл удирдчдаг хүмүүс байдаг шүү дээ. Муу тийсэн ч удирддаг хүн байдаг. Харин тэгэхээр та бүхэн яриаг сонсож байгаа хүмүүс зөвхөн одоо хүмүүс сонсох биш. Ус цайлгаж, лус баярлаж, уулс өндөлцөж хилээгүйг минь хилээсээ өрмөн дамжуулаасаа гэд өвгдөөс бас та бүхэн давхар яриа сууж байгаа. Би тэгэхээр та бүхнийг сонирхон толдох хүмүүст яг ингээд дотор бодогдож явдаг нандин энэ л хамгийн чухал шүү гэж хэлэх шижир зүйлээ хэлээч гэж хүсвэл. Яг энэ сайн муу нийж сав дүүрдэг гэдэг. Яг бүх хүн гэгэрх боломжгүй. Бүх хүн заавал сансар дэслэх боломжгүй гэдэг шиг. Ерөөс бүх хүн заавал одоо бүгднгийн нэг хайрцагт хэмжнээр хотлаа. Зүгээр гэхдээ ерөнхийн нэг тийм багийн дүнгээр одоо зүгээр хамгийн энгийн юм ярихад бид нар багийн дүнгээрээ нэг жоохон багийн дүнгээр хоогоор явдаг байхгүй юу? Багийн дүн муутай. Тэгэхээр багийн дүнгээр бид нар жоохон урагшламаар яваад байгаа. Урагшлахын тулд бид нар багаараа нэг нийт нь нэгийхээ төлөө нэг нь нийтийхээ төлөө гэж нэг үг байдаг шүү дээ. Социализмын үеийн нэг сайхан одоо уриалгасан байлаа. Тэгэхэд бид нар нийт нь нэгийхээ төлөө нэг нь нийтийхээ төлөө ингээд маш сайхан. Тэгээд сайн бүхий дэмжинд ирүүлээ. Сар бүхний шахан зариулъя гэдэг шиг. Тэгээд бид нар хүн бүхэн энэ ухамсарт амьдралаа жоохон утгатай амьдрамаар байдаг хэлэх байна. Бид нар их утгагүй амьдарч байна. Хайр юм байхгүй юу? Хайр юм. Би одоо 50 хүрсэн шүү дээ. Хайрын одоо үе тэнгийнхэнтэйг ингээд уулзахаар миний найзууд зүгээр тийм утгагүй нэг шалдар болдор юм ярихаар миний дургур өгдөг. Тэгсэн мөртлөө за яг энэ хүний байж байгаа байдал инстэг гэж бодсон мөртлөө одоо бид нар 50 настай хуучны Монгол биш монголчууд ч бид нар нас явах тусаа зөндөг юм биш. Зөнөгч нь тусдаа асуудал байхгүй юу? Миний тэр бид нар их сонирн болчиход байна. Их ховстуулж байгаа байхгүй юу? Ерөөсө далдын хараач муу ирнэрт муу ирчэд бид нар ховстуулж байна. Бид нар өөрсдөө бусдыг ховсдох чадвартай улсууд шүү дээ. Бусдыг ховсдох хэрэгтэй байхгүй юу? Энэ Америк, Англи, Хятад метод Солонгос энэ төр Монголыг хараад ангаадаг, Монголын дууцлыг бүгчүүдийн эртөө бүрээс бичлэгийг харддаг, тэрийг харж чадахгүй бол нойрон хүрдэггүй. Тэгж бид нар боддог хэдийн нэг цагт монголчууд бид нар хоорондоо эвтэй эрүүл ухаантай байж чадах юм бол бид нарыг харсан даасан тэнгэр маш их сайхан даана. Тэртээ 800 жилийн тэртээ монголчууд эзэн төрөн байгуулж явахдаа ёстол нэгэн нийтийн төлөө нийт нэгийгээ төлөө байж бие биш бид үзэлтэй байсан байна. Эзэн Чингис хаан жинхэнэ удирдагч байсан байна. Тэр бол одоо мянганы удирдагч байсан шүү дээ. Жинхэнэ удирдагч байсан учраас бид нар нөгөө айл гэрийн эзэн хэдий одоо зүгээр нэг овсгоотой хүн нэг өөр. Овсгоотой хүн жинхэнэ зангар гухан хоёр шиг өөр юм. Манайхан их овсгоотой хүнийг л одоо их сайн хүн чаад байгаа. Овсгоо сүүхий бол яг байж болно. Гэхдээ тэрнээс илүүтэй үн цэнтэй юм бол тэр удам судрыг авч яваа, гэр орныг авч яваа, үндэстнийг авч яваа, хошуу нутгаа авч яваа. Тэр удирдагч нар саяхан болтол байсан нэгдлийн дарга нар гэж байсан. Тэд нар ямар сайхан удирдах байсан. Бид нар одоо тэр мэдэндээ тийм ээ. Тэгэхэд одоо бид нар одоо яагаад өнөөдөр бид нар энэ сум орны засаг дарга марга одоо байтугай аймгийн засаг дарга энэ их хурлын гишүүдэд бид нар үндэ нэрээ заримдаа бол үнэхээр одоо чаавастай гэж арайчтэй
Одоо даанчтай гэж байгаа байхгүй. Ягаад гэвэл тэд нар чинь Монгол яг нэг хэдэн англи хэл сурцсан 2 3 сургууль төгссөн байгаа. Тэгсэн хэрнээ бид нар жинхэнэ Монгол энэ аль улсын иргэн бэ гэдэг асуулт бидний эсвэл Монгол хүн байх хэрэгтэй шүү дээ. Яг гоо бусд орны хэлийг бусд орны соёлоос битгий сурах гэсэн үг биш. Эхлээд Монгол хүний энэ зангаар ухааныг сурчих юм бол тэдний сурах амархан байхгүй юу? Эренчингуй одоо нацагд орж манай энэ одоо суу бэлэгтнүүд одоо энэ хуучны улсууд одоо зарим нь мэрсэр байна. Эдгээр яагаад ийм агуу юм гэхээр эхлээд сайхан Монгол хүн болцсон байхгүй. Эхлээд Монгол хүн болчоор бусд нь огт ямар ч асуудалгүй байдаг байхгүй. Эхлээд Монгол хүн биш болчоор зэрэг суур сав муутай. Хайцаг муутай. Тэр сав нь зайжгэр, цоорхоо, чойчгэр ингээд ам нь ингээд чойчхад өрөөсөн бөөрөн дээр гарчихсан чинь дээрээс бороо оруулын бетонд юм сотох гэсэн. Тэгээ бетоных нь одоо энэ бетоны ам гэж бодоход энэний ам нь өрөөсөн бөөрөн дээр гарсан бол энэ лөө юу арах юм бэ? Орохгүй шүү дээ. Чи нөөдөө харж явах хэвэл нөөдөө харж явах хэвээр. Тийм биз дээ, тийм ээ. Тэгээ бид нар Монгол хүн болъё. За харин тий. Тэгээ таныхаа туулсан хүн болгоны туулал өөр юм да тийм ээ. Амьдрал алга ирээн учирж байгаа зовлон жаргал бэрхшээл нөөр түүнийгээ даван гарч байгаа арга хэлбэр нөөр ухаарч байгаа амьдралыг хүмүүс тэмцэл гэдэг боловч ер нь бол ухаарлын одоо цамирлаг юм уу да. Тий. Ухаарад тий яг го тэмцэл одоо манайхан энэ бүхэл юмыг тэмцэл амьдралыг тэмцэл одоо би тэмцэл гэх юм бол хүний булааж идээд ноцолдоод араатан амтан шиг адгуус амтан шиг л байх нэ одоо адгуус амтан хүртэл одоо бас хэдийгээр хингэлдэг тусалдаг гэсэн бас цаана амин чанар одоо тэд нар чинь бас өөрөөс нь амин чанар байдаг шүү дээ. Тэр хоорондоо хэлтэй шүү дээ. Бүгд хэд норводо хэлгүүн байхгүй. Байгаль маш том багш. Байгаль маш том зохицуулагч. Байгаль маш том хуультай. Энэ хуулийн дор бид нар яг явах хэрэгтэй. Бид нар энэ Монгол улсын хууль, байгалийн хууль дундаас Монгол бусад үндэстэн дундаас Монгол гэсэн нэг хууль байх хэрэгтэй. Батмын дих гэдэг айл манай хоёр одоо саахалт байлаа гэхэд манай хоёрын эдээний амт нь өөр байдаг. Эцэгтэйгээс шалтгаалаад манай хоёрын гэрийн одоо үнэр танар гэрт байгаа байдал айл болгон харилцан адилгүй өөр байдаг. Энэ нь өөр гэсэн онцлог тийм шинж чанарууд нь энэ сайх. Бүгд адилхан байдаг. Заавал нэг боорцох нь хүртэл өөр амттай байдаг. Тэгэхээр одоо бид нар яаж ихээр бид нар үнэхээр баялаг ертөнцтэй ард юм. ертөнцтэй. Тэгээд бид нар чинь өөр ингэсэн да. Тэгээд тэр нь бид нар ингээд нөгөөх нь нөхдөг, нэг нэгэндээ дэм болдог. Үнэхээр гайхалтай юм л. Энийг одоо сайхан тайлбарлаж чадахгүй байна. Тэгэхээр бидний энэ Монгол оршихуй ч өөрөө ертөнцийн төв юм уу да гэсэн бодол төрдөг шүү дээ заримдаа. Яагаад юм гэхээр энэ байгаль ертөнцийн зүй зохис энэ түгээмэл зүй тогтлын хууль энэ оршихуйн жам гэдэг бол үнэхээр гайхамшигтай. Хорвоо ертөнцийн дээр утга учиргүй юм нэгэх нь ч үгүй. Бүх юм утга учиртай. Бүх юм таталцлын бөгөөд түлхэлцлийн хуультай. Бүх юм шалтгаантай. Харин тий. Та хоёр шиний өвлийн ихэнх сарын шиний 8-нд хөрөлдөж эхлээд одоо Монголд маань шиний 9 гарчлаа. 0-0-11 гарч байна. Харин тий таныгаа амраахгүй болоод тэгээд хүмүр хөрөлдөөний уламжлалт 2 асуулт идэгэн. Тэгээд би таныг тэрийг асуугаад хоёлаа жаргая. Өөрийнхөө дотоод ертөнцийн гүн оршихуй, тунмал оршихуй, тэр төгс зохицол, төгөлдөр орших зохицлын тухай яг ингээд их нэртэйгээ хамгийн ойрын хүнтэйгээ ярьж байгаа юм шиг ард түмэндээ нээж өгж ярьж байгаад би танд дахин талархмаар байна. Энэ одоо хүн бүхэн бас ингээд дотоод сэтгэлээ уудлаад л гаргаад ярьдгүй шүү дээ. Тэгэхээр танд талархаж байгаагаа илэрхийлээ. Тэгээ гүмөр хөрөлдөөний асуулт маань одоо цагийн гайхамшигыг Батманд ахаа та хэлээч гэвэл юу гэж хэлэх вэ? Явцсан утгаараач байж болно, өргөн утгаараач байж болно. Одоо цагийн гайхамшиг гингүүд танд яг юу гэж орж ирж байна вэ? За яг шинжлэх ухааны энэ их том дэвшил бол гайхамшиг юм. Бүр өстө шинжлэх ухаан их маш том оргилдог гарлаа шүү дээ. Гэхдээ энэний аливаа юм хэмжээ хийж гарч ирэхтэй. Одоо болцсон. Би болдгсон шинжлэх ухаан цэг тавьж мөн санагдаад байгаа. Бараг тий. Тэгэхээр энэ гайхамшиг юм. Одоо цагийн бас нэг гайхамшиг гэх юм бол тэгэл шинжлэх ухаанаас өөр бас шинжлэх ухаан руу орох байх. Зүгээр
дараагийн энэ нэг том ном хаагдах гэж байгаа шүү дээ. Одоо энэ бомбын эрийн орох гэж загсны энэ дууссан гэдэг энэ хамгийн төгсгөл рүүгээ орж явах шиг байна. Тэгээд төгсгөл рүү орж явхад энэ би бол том юм хаагдах дахиад нэг том ном нээх гэж байгаа, том үд хаалга нээж том юм нээн. Тэгэхээр бид нар номыг уншихад тэр ном төгсгөл рүүгээ зарим ном их муухай төгсдөг, киноч гэсэн зарим ном их муухай төгсдөг, зарим нь их даацтай юм төгсдөг, зарим нь маш гоё төгсдөг. За энийг яаж төгсгөхөөс шал дараагийн нээлт дараагийн юм болно. Тэгээ энийг бид нар энэ том номыг хахад Монгол хүний үүргийг маш их нөлөөлнө. Энэ ертөнцийн оршихуйн энэ яг энэ цаг үеийн агуу цаг хугацаанд бид нар Монгол хүний үүрэг оролцоо маш чухал гэдэг хэлэх байна. Тэгэхээр монголчууд бид нар үнэхээр гайхамшигтай болсон шүү. Монголын 90 үе эхэлсэн л дээ. Тэрийг одоо ер нь тий бүгд хүлээн зөвшөөрч байна. Дэлхий одоо оюун санааны гэж хэлж болох бүх хүмүүс Монгол руу иргэчлээ. Бүгд хүлээн зөвшөөрөөд эхэлсэн. Ийм сайхан цаг үед. Тэгээд яг Монгол штэ. Монгол гэдэг чинь өөрөө ертөнцийн оюун санааны ёс суртахууны өндөр соёлтой төмөн юм штэ гэдгийг тантай хөөрөлдөх сайхан байлаа. Тэгээд сүүлийн хором нь талархлыг ер нь хэлэх нь нэлээ өндөр түвшний зүйл байт юм шиг байгаа. Долгионороо ярихаар тэгэхээр одоо энэ сайхан хормыг ашиглаад би танд талархлын хэсгийг үлдээж байна. За тий. Би талархлаа илэрхийлэх юм уу? Одоо аавда ээжтэй хинд талархлаа гэргээдээ тий хань ээжилтэй үр хүүхдтэй талархах зүйлс биднэрт асар их байдаг. Гэвч бид нар одоо төдийлөн хилээд байдаг юм болоо. Тэгэхээр энэ сайхан орон зайг танд үлдээж байна. За ёстой талархлаа байсан. Өөрчлөлт талархах хамгийн эхлээд би өөрчлөлт талархах яагаад гэвэл энэ орчинд яг энэ хоромд за хамгийн хүний Иесус миний одоо хамгийн түрүүнд талархах юм бол мэдээж түрүүж ирсэн ээжи аав эмээ өвөө хань ижил өр хүүхэд гэж яригдэн тийм үү. Эднэр бол их дээр яригдэн шүү дээ. Багш. Тэгэл энэ хүрээлэн боорчин бүгд хүрээлэн боорчин би тэр сайхан нутаг төрөөгүй, тэр сайхан хөгшчүүд ажил өсөөгүй, тэр сайхан бэрхшээлийг туулаагүй бол хүн бэрхшээл чинь бас сайхан шүү дээ. Бэрхшээл биш өдөржин хонд яваад аманд шүлс байхгүй амаатаал мор хурдан мор унаал шүлсгүй хатаад тэгэл одоо яах юм морноосоо унаал булгуулаад хээр шидүүлээл за тэгэл одоо уулаал дуулаал за зарим үед хээр ганцаараа хээр хоноол бүс таахгүй одоо шүн ганцаараа яваад л бүх юм бас би таашлавч гэсэн. Байгаль надад маш том их юм өгсөн. Дээрээс нь биднийг ийм цагаан чөлөөтэй нэг Монгол хүнийг ийм чөлөөтэй дураараа ястаа жинхэнэ энэ сайхан ертөнцийг энэ сайхан одоо аль жаргалыг өгсөн одоо тэр дээд одоо дэших тэр Монгол энэ хүннүү гүрэн байх юм уу тийм үү бүр одоо тэрнээс хооших энэ Монголын үеийн за тэгэл Чингис агууг Чингис хаан одоо тэгэл хэн байх юм хэн бүхэнд л баярлал талархаж илэрхийлмээр байна. Илэрхийлье. Байна биш илэрхийлье. Бид нар бас зүв ярих хэрэгтэй тийм үү. Тэгээд нар сарандаа хүртэл илэрхийлье. Баярлал талархаж байгаа. Биднийг дандаа од ирэхтэй хүртэл талархал илэрхийлье. Газар шороо нэг үндэс нэг ширхэг өвсний толгоонд хүртэл би ерөөл хэлмээр хэлдэг. Монгол хүн дандаа ерөөж явах хэрэгтэй. Бидний энэ агуу их ирээдүй бид нар маш том ирээдүй нэртэд олгохын тулд бид нар маш их өөр төлөөс төлж байгаа. Аливаа нэг сайн цаг хүн сайн юмтаа амжилтанд хүрэхэд бол маш их өөр төлөөс бэрхшээл туулдаг. Бид нар энэ цаг үед маш их бэрхшээл цаг зуурын бэрхшээл туулж байна. Энэний цааталд маш том жаргал байгаа. Тэр жаргалыг бас хажуугаар өнгөрүүлж явуулж болцсохгүй байдаг шүү. Тэр жаргал хурдтай шилжиж магадгүй, аяархан шилжиж магадгүй бид нар яг тэр жаргалтайгаа яг онолдох хэрэгтэй байгаа. Яг нэг зам дээр яг нэг юм цэг дуучрахгүй бол хажуугаар бид нар өөр амьсгалтай, өөр чиг хандлагатай явж байгаа бол зөрчих магадлал ихтэй шүү гэдэг хэлэх байна. Тэгээд танд баярлалаа. Ингээд энэ миний энэ ярьж байгаанаас авахыг явгаана хандаараа эрхэм мөндөд үзэгчд одоо энийг намайг үзэгчдэх юм одоо намайг сонсож байгаа хүмүүстэй сайн сайхныг хүсье. Монголчууд бид нар эвтэй байхтай хүчтэй. Бүгдээрээ бие биендээ хайртай байцгаая. Бид нар ерөөсөл хамгийн гол нь биенийг их ойлгоцох ёстой. Ойлгох. Хайрлах гэдэг чинь ойлгох л байхгүй. Ойлгох тэр л хайрлна. Ойлгоогүй хайрлна гэж ерөөсөө байхгүй. Тэгэл
та нартай бүгдэнд нь баярлж талархаж явдаг шүү. Би ерөөсөө намайг одоо гомдоож байсан юу гэдгийг надад дайсагнаж байсан хүмүүс хүртэл би баярлдаг. Хэрвээ тэр надад дайсагнаагүй, надад одоо өсөрхөөгүй, битээ зодтолтоогүй, намаа зодоогүй, эсвэл юу гэдгийг тгийгүйсэн бол надад эвгүй сэтгэл төрүүлээгүйсэн бол би хутгах шиг хурцлагдахгүй шүү дээ. Амжихгүй. Тэгээ бүх юм цаанаасаа байдаг. Тэгээд энэ надтай уулзсан сайн муу бүх юмд баярлалаа илэрхийлэх хэрэгтэй байгаа юм да. За баярлалаа. Тэгээд унтж байх сайхан зүүдлээд гүн найрандаа автчих одоо үнэтэй цагаас зарцуулсанд маш их баярлалаа. Тэгээд оюун санааны, оюун ухааны, оюун сэтгэлгээний хүнийг инженер гэж нэрлэдэг. Тэгээд нийгмийнхаа инженерийн ажлыг дуучин гэдэг эрхэм мэрэгжлийнхаа хажуугаар бүр ингээд өрөөний судас, уушигны 3 судсаа тэлтэл тэр орж ирж байгаа комментуудыг тоохгүйгээр ингэж илэрхийлж байдаг танд ард түмнийхээ өмнөөс одоо гүн талархаж байгаагаа дахин илэрхийлээ. Тэгээд таньда уран бүтээлд нь, аялан тоглолтод нь, лекц, семинар бүх соён гэрүүлэх ажилд нь дээд сайхныг бүсэн өрөөё. Маш их баярлалаа. За баярлалаа. За баярлалаа. Сайхан амраарай та. За баярлалаа. За.